ууц өвдөх, нурууны голоор өвдөх үндсэн шалтгаанууд буюу сүнслэг утга учирыг тайлбарлая гэж бодлоо. Мэдээж нурууны өвчлөл гэдэг бол эрүүл мэндийн талаас маш олон шалтгаанууд нөлөөлдөг ч гэсэндээ бүх өвчлөл эхлээд сэтгэл зүгээс эхэлж байгаа. Сэтгэл өвдөж эхэлснээр бие биерүүгээ махан биерүүгөө шилжээд дараа нь махан биерээ асуудал болдог. Мөн амьдралын хэм маяг, суудал, хөдөлгөөнч гэдэг юм уу энэ зүйлүүд дээр улам дөрөөлж урт удаан хугацаанд өвдөх шалтгаан болж өгдөг. Би сүнслэг утга учир талаас нь тайлбарлаж байгаа. За жишээ нь бидний нурууны энэ ууц доод хэсэгт бол L1, L2, L4 гэсэн нурууны нугалмууд байгаа. Энэ хэсгүүд дээр яагаад өвдөлт зөөврүүд ирдэг вэ? Энэ доод хэсэг L4 гэдэг нугалан байгаа. Энэ бол нурууны ууц хэсэг, бидний байнга өвдөж хөшөж чилдэг хэсэг байгаа. Энэ хэсэг бол одоо хүнд асар удаан хугацааны гомдол, харуусал, уй гашуу аливаа ямар нэгэн юмны араас харамсаж, гашуудаж, тэгээд дотроосоо гомдож байгаа гомдол удаан хадгалагдсанаас үүдэлтэй энергийн бөөгнөрөл тэнд өсөд энэ нь L4 нугалмыг өвдөж эхлэхэд нөлөөлдөг. Энэ нурууны ууц хэсэг ингээд маш их өвдөж байгаа нь та баяр баясгал, сэтгэл хөдлөл, аз жаргалтай энерги танд маш их багасж байгааг сануулж байгаа гэсэн. Тийм учраас удаан хугацаанд хадгалагдсан гомдол, харуулслаа тавьж явуулаад улам илүү хөгжилтэй, аз жаргалтай болсноор нурууны энэ L4 нугалмын өвчлөл эдгэрэх хамгийн ихний үндсэн шалтгаан болж өгдөг. Та өөрийнхөө сэтгэлийг эмчилсэний дараа барианд ч орсон, эсвэл эмчилгээнд хамрагдсан энэ эдгэрэлтүүдийг айгүй хурдан бие организмаараа хүлээж авдаг гэсэн. За L2, L1 хэсэг нурууны нугалмууд байгаа. Энэ бол яг нурууны гол хэсэг буюу гол хэсгийн яг доод хэсэггүүд орж байгаа л доо. Эдгээр хэсгүүдэд зовөр, өвчлөл, өвдөлт мэдрэгдэж байгаа нь энэ ажил, амьдрал, санхүү, орлого ашиг, мөн та өөрийгөө хэр их хүндэтгэж, та өөрийгөө хэр их үнэлж, хайрлаж, магтаал урамшуул хийдэг вэ гэдэг одоо асуултуудад хариулах шаардлагатай болно. Та өөрийгөө бага хүнддэг, өөртөө бага урамшуулал хийдэг, өөртөө гой магтаал урамшууллыг бага хийдэг, мөн хийж байгаа ажил тогтворгүй, хийж байгаа олж байгаа орлого санхүү дээрээ сэтгэл ханамжгүй, сэтгэл зүйн асуудал, уй гашуутай, гомдолтой байх үедээ энэ нурууны гол хэсэг буюу L1, L2-ын нуруунуудад илүү их өвчлөлүүд цуглардсан байна. Тийм хүний нурууны нугалмын өвчлөл гэдэг нь үндэс доод дөрвөн одоо хүрдтэй холбоотой байдаг. Энэ гэр бүлийн харилцаа, өөрт итгэх итгэл, ажил мөнгө, орлого, бүтээл, зүрхэн урд гэсэн энэ хүрдүүдтэй холбоотой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар дотоод гомдол, дотоод уй гашуу, дотоод санаа зовлтууд их байх үедээ нурууны нугалмын одоо өвчлүүд, зовөөрөөд, асуудлууд их тулгараад байгаа юм байна. Тэгэхээр нурууныхаа өвчлүүдээс салын, ангижрын эдгэрээ гэж бодож байгаа бол та өөрийнхөө дотор нуугдсан, удаан хадгалагдсан гомдол, гэр бүлийн харилцаанаас үүдсэн асуудлууд, санхүү ажил төрөлтэй холбоотой санаа зовлтуудаа эдгэж, ангааж өөрөөсөө гаргах нь чухал. Энийг бяцлаглалын төвшөнд бол Ho'oponopono бяцлаглаар хийдэг. Энэ бяцлаглал нь бол ид шидтэй дөрвөн үгийг өөртөө буюу эргэн тойрнохоо гэр бүлийнхээ хүмүүстэй үргэлж тэр үгээр амьсгалж тэр үгийг амьдралдаа цоошноор оруулж ирэх нь чухал байдаг. Энэ нь бол намайг уучлаарай, намайг өршөөгөөрэй, би танд талархаж байна, би таньда хайртай хэмээх энэ үгийг үргэлж өөртөө ч хэлэх ёстой, мөн өрөөлт ч хэлэх ёстой. Зүгээр нэг хоосон хэл биш, чин сэтгэлээсээ бүр дотоодоосоо мэдэрч ингэж хэлэх нь маш чухал байдаг. Хэрвээ ингэж чадвал таны нуруу ууз буюу нугалам ууц нуруутай холбоотой гомдол, уй гашуу идэж, цэвэрлэгдэж, эдгээр өвчлүүд нь идэх боломжийг энергийн хувьд бүрдүүлж өгдөг байх нэ. Ингээд та нартай амжилт хүсье. Ho'oponopono буюу ичтэй дөрвөн үгийг үргэлж ашиглаж гэр орныхондоо хүмүүстэй тэ нөө принтер байдаг бол цацаад өгөөч, хевлээ цацаач гэдэг шиг маш их ингээд өдөр тутамдаа байнга хэрглэж хөвшөөрэй жилмээрэн. Танд амжилт хүсье.